За асуултнууд үндсэндээ давхарцсан учраас суугаад байх юм алга шүү дээ. Гэтэ ганцхан зүйлийг хэлье. Би тэр Баасан хүү шүүний төрөний хэлдэг зүйлтэй бол жоохон санал нийлэхгүй байгаамаа. Явж байгаа хүнийг сайн сайхнаар сүү өргөд үддэг шиг утгатай юм ярина лээ. Шалгалцаа хийх хэрэгтэй. Монгол улсыг өнөөдөр энэ эдийн засгийн хүндрэлд оруулсан, мөнгөний бодлогын алдаанд оруулсан, Монгол төгрөгийг одоо шалан дээр унгасан, энэ валютын ханшийг тэнгэр татаасан энэ алдаа бол Монгол банктай холбоотой. Энэ бондуудын зарцуулалтыг яаж өрн таран хийсэн, хаашаа яаж зарсан бэ гэдэг бол энэ хөгжлийн банктай холбоотой. Тийм учраас та бол Монгол банкны ерөнхийлөгч томилогдоод энэ Монгол банкны, хөгжлийн банкны, төрийн банкны өнгөрсөн энэ 4 жилийн хугацааны энэ үйл ажиллагаан дээр сайн шалгалт хийгээрэй. Үнэнхээр энэ ард түмнийхээ энэ улс их орныхоо ирээдүйн сайн сайхнаас бол янз бүрээр хууль бусаар бусрамг юм хийсэн байх юм бол тэр хүмүүсийг алга ташаа сүү өргөд үдэж болохгүй. Хариуцлага, зарчим, ёс суртахуун гэж нэг юм байх ёстой. Цаашлаад энэ бол Монгол улсын өөрийнх нь оршин тогтнохын том үндсээ гэж ингэж би боддог хөөн. Тийм учраас бол энэ дээр бол та Монгол банкны ерөнхийлөгчийн хувьд хатуу байгаасай л гэдэг үгийг би уг нь асуулт асууя гэж бодож ирсэн. Олон хүмүүс ингээд давхцаад асуусан учраас одоо давхцуулаад яах вэ? Энийг л одоо танд дахиад санал дахин хэлэхгүй учраас хэлчихье. Энийг л одоо нэг Монгол банкны ерөнхийлөгчийн улсын их хурлын гишүүн байсан хүний, төсвийн байнгын орооны дарга байсан хүний, сангийн сайд байсан хүний ийм одоо том зарчим, засгийн газрын гишүүн байсан хүний зангараг зааж ингэж одоо сайн ажиллаарай л гэдгийг таныг бол одоо хийж чаднаа гэдэгт итгэлтэй байна. За ганцхан зүйлийг зөвхөн гишүүддээ бас хэлье. Одоо шөнө нэлээд ороо болцсон байна. Бид нар чинь намын бүлгүүд дээгүүрээ энэ асуудлуудаа нэлээд ярьсан. Байнгын хороод дээрээ нэлээд ярьсан. Одоо засгийн газрын бүтцийг бүтц бүрэлдэхүүний тухай том юм бас хойно хүлээж байна. Одоо санал гээд ингээд явах бах. Тийм учраас ер нь давхцаж байгаа юмнуудыг нэлээд асуугаад яриад байх шиг байна. Энэ юмнуудаа бас жоохон хойш нь тавиад гол тоомтой юмнуудаа санал хэлэх асуух хүмүүс байвал яриад ингээд хуралдаанаа жоохон шуурхайлуул яасан юм бэ гэсэн ийм санал байна. Баярлалаа. Амжилт хүсье.